Юу яцсан guys за тэгээд өнөөдөр Japanese Drift Masters-ийн дараагийн ангир орох гэж байна. За тэгээд өнөөдөр UC-ийн машина их гайгүй айгуу янзлаа. Тэгээд дараагийн уралдаанд шууд орохсон. За тэгээд шууд тоглоом руу гарцгаая. Энэхүү видеог Mailbet хамт руу үргэж байна. Та коммент хэсэгт байрлах линкээр бүртгүүлэн ороод промо код хэсэгт Cobra Mail кодыг ашиглан анхны депозитод 100% бонусыг аваарай. Хэрв та 10 болон түүнээс дээш настай бол санхүүгийн эрсдлээ тооцоолон өөрийн дуртай байгааг дэмжээрэй. Mailbet. За тэгээд тоглоомд ороод ирсэн байна. За тэгээд шууд хөгжим бүр ямар амар ах юм бэ? За болно. За шууд машин инсталлээ. Level нэмж юмэд бас шинэ партууд орж ирсэн байх ёстой. Тэгээд тэдрийг авчих юм бол тэгээд нөө сүүл өмнөх эпизод дээр бас хамгийн сүүлийн уралдааныг бол ялгаа дуусчихсан л байх гэж бодоод байна. Оо. Шинэ wheelтэй боллоо. За энэ бол байсан. За тэгэхээр энэ дээр өөр юм байхгүй гэсэн үг. За механик руу орж үзье. За механик гэхээр иймэрхүү юмнууд нэмэгдчихээ эдрийг бүгдийн нэр нь хийх ёстой зүгээр хаа. Full exhaust 140,000 yen. Ярахгүй машины партууд бол ялч үнэтэй. За энэ хэдэн зүгээр байна. Энэ дээр sport clutch гэж орж ирсэн байна. Brakes дээр өөр юм байхгүй. Tire дугуй дээр бас юм байхгүй. За тэгээд энэ дээр л одоохондоо зөвхөн 2 level. 2 levelтэй гаш бид чинь. За. Одоо жоох өөр басан байж магадгүй. Дуу муу нэг л өөр биш үү? Дуу муу нэг бас арай амар моторын дуу өөр болсон байна. За одоо би ийшээ явах. За sorry. За одоо хэдүүлээ чинь энэ уралдаан руу явж байгаа шүү дээ. За энэ уралдаан дээр шууд очие доо. За уралдаан дээр хүрээд ирсэн. За Drift Points-ыг ол маш сайн цуглуулах хэрэгтэй хэдүүлээ. Drift Points тэр л олон чухал байгаа. За одоо л уралдаж. За ч хөгжим гоё аа. Okay, let's go. За одоо энэ дээр сайн уралдахгүй юм болох биш. Холойгоо чи. За зүгээр. Эхэндээ 1500 бол зүгээр ш. Юм өрөхгүй болно. Иймэрхүү эргэлтүүдээр сайн хурдан авч байгаа л. Буцаа нэг хэсэг орчлоо. Үржүүлмээр байгаа байхгүй. Араас амар дэвч нөө. Би яг сүүлээ бөксөрөө мөргөөд байна. Иймэрхүү эргэлтүүдэд алтмааргүй байна. Яа буксаа илаа. Энэ ямар? 2x үржүүлчихсэн шүү дээ сая. Ямар амар дуу мот юм те. 15 за хамгийн ихний үнээс бол 5000 орно дутуу явж байна.
Тэгээ доош ирэх юм байна да. Болж байна гоё. Саяных бол гоё байлаа. За дээдлийн үнээс дахиад бүр 6000-аар холдчихлоо. За уг нь бол гоё эргэлцсэн дээ. Яа бүгсээ яа үржүүлэхгүйс штэ. Хөрхий. Энэ бол гоё нэрвтэй ч юу. За хоёр үржүүл авч. Яа 2000 оноо тоо. Нөө бити мөргөлтөө. 2000 оноо тоо шүү. Болж байна 1500 оноо. Өөр дрифт газар байхгүй юу? Яа! Орхос өмнө үржүүл авчихдаг юм. Nice! No! Орхос өмнө бисээ бүр амар гэрдалж бүр. Йоо. За галзуу. Тэглэв яах вэ? I'm Hasashi Hattori, King of the Talk. За эндгийн хаан лосаал гэж. Зя. За одоо тэнгүүт ой хааш явах гээд байна. Шууд хамгийн энэ болохоор замын уралдаан юм шиг байна. Нэгт орох хэрэгтэй гэж байна. Тэгээ өөр ямар нэг уралдаан одоогор энд болохоор car dealership гэдэг байгаа. Ийш энийг уралдчаад тэнгүүтээ ямархаа машинуудыг очиж сонирхлоо бас. $150,000 очлоо. The new part. За тэгэлгүй хавтай. Одоо гоё шинэ партууд, машина гоё шинжлэх партууд орж ирж байна. Яа. За баахан шинэ партууд орж ирж байна да. Sport tire. За нэгт орох хэрэгтэй гол нь. Гол нэгт орох хэрэгтэй. Одоо нэг дрифтний оноо манаа л одоо чухал биш. Ямар машинтай юм бэ үе. Яа, энийг гүйцэх юм уу? Гаралтын хурд галцсан үе. За жоохон бохор уучлаа. Би ингэж үсээгүү шүү. Чараас ирүүл хурцлээ. Өгт ямар ядаргаа тоол ирээд юм бэ? No. Хөөе. Урд нь замын хаш. Йоо бисээ 2 мөр гэж яаж байгаа юм бол? Нүг чараас явчихна. Гол нь хурдаас эргэлтнээр хурдаас. Nice болж байна. За нүг ч ард байгаа юм байна. Зүгээр. Одоо хурдаас. Гоё.
Яа. Ой. Бачаач. За одоо энэ дээр л орчих нэг шууд. Easy. Let's go. За болсон байл үү дээ. Нэгт орлоо штэ. Юу болоогүй юм уу? Finish line-тэй first нь орох гэсэн гэж хэлсэн. Өө ямар гулхтын юм бэ? Сатаруудаа дахиад уралт гэх юм. За дахиад уралдаад үз. Би сая уг нь бит орсон юм да. Ямар сони юм бэ? Ямар сони? Хой. Намагс яач нэ. За одоогоо сайхан цэвэрх явчих л та. Нэг юм мөрөхгүй. Яа юм мөрөхгүй гээл шууд мөрөчлөө. Яваад. Зүгээр. Яа наатаа мөрөж болохгүй штэ. Яа араас мөрөө ордог. Яа чи яачих юм амар маш дуумтай мотор дуумтай юм дээ. Ой, Сатору байж Сатору. Га. Битээ араас мөргөж орч ирээд л та. Яг татгаа онж байгаа. Юу гэсэн чи цагаараа би удаад гэх юм. За одоо гол гэж ёо. Цагаараа удаадах нь гайхалчсан. За, энэ уралдаан болсон байхаа. Чичтэй жигги Япон машин унах юм аа. Мэднэ. Би мэдж байгаа яах вэ? За одоо шууд хэдүүлээ car dealership руу очиж үзье. Машинууд сонирхох юм. Тэгээд би ер нь бодлоо л car dealership руу явах замд угаасаа юу машиныхаа юу хийчихээ? Апгрейд хийчихээ. Нэг мөсөн л угаасаа дараа нь янзлуулах юм чи баг ийм болох юм шиг амаа. Яг л ийм болно. За юу visual. За visual дээр за суудлна. За нэг улаан юм судалтай болж байгаа юм байна. За бусд нь бол байсан юмнууд. Гаднах юмнууд нь яг орчихгүй байгаа бэ. Хизээ нэгдэх юм бэ. За mechanical дээр за level 2 boost нь байхгүй байна. За гой суулцтай болсон. Зя. Өөр gearbox энэ дээр байхгүй. Энэ дээр differential гинэ. За brakes дээр байхгүй. Tire дээр sport дугаа нэмэгдсэн. Тэгээд юу баггүй юм. Өөрчлөлт байхгүй юм. Ямар шинэ. За одоо дуу муугийн жоохон сонсч үзье. Шал өөр л болсох. Дамитко. Тэвч нэг card dealership руу очив да. Ирсэн. За card dealership. Энд дэр юу хийх юм бол та?
Яа энэ ч бүр За энэд нь бусд нь нэгдэг байгаа юм шиг байна. За эхлээд Mazda MX гэж гэдэг машин байна. Subaru энэ л та бидний мэдэх. Mazda, Subaru, BRZ гэдэг. BRZ 2 нь байна. За тэгээд энэ эдэн машинуудаас хамгийн гайгүй нь гэх юм бол Subaru-гийн энэ юм шиг байна. Хурд power нь 280 морин өвчтэй. Тэгээ weight нь 1301 тонн. Тэгээ max speed нь 239. Энэ хэд нь болохоор max speed нь 243 гэж байна. Гэтэ бусад юмар braking тиймэрхүү юмнуудаар нь харах юм бол угаасаа яалтчгүй Subaru Impreza нь хамаагүй тэ өөр байна. Тэгэхээр хэдүүлээ энэ машиныг авъя. License гэжсэн. За тест драйв хийж болно гинэ. Тест драйв хийгээд аль машинаа сонгох үзье. Оо доо муу нас л өөр шүү. Оо. Нэг дрифтлж үзмээр байна. Дрифтийн газар очиж жагаад. Эсвэл иймэрхүү зам ам дээр те. За дрифттэй байхгүй биш гэнэ гэж. Тэр нь хурдны машин. За уучлаарай. Тест драйв дээр нь бага машин эвлээ ажил. Ягтай моторын дуу маань ямар гоё юм бэ? Яа. Тэгээд дотроос нь харж үзье. Оо. Дотроос машины юм нь өөр юм. Тэг хурд авалт бол яалч өөр байна. За дрифтний асуудал л өстой байхгүй байна. Ямар ч дрифтний тийм алга. Брамер их л торомжморног шиг шийдлэлээр нь хүрч байна. За тэгээд одоо хэдүүлэнд нь болохоор ер нь дрифтний машин ер нь их хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд энэ бас жил мэлээр гарч ирд юм биш 2021 оных гэдрэгээд 16 5 оных энэ Subaru Impreza 2002 оны машин юм байна. За тэгээд хэдүүлэнд нь шүү дээ энэ Subaru BRZ 2 гэдэг машин хэрэгтэй гэж ер нь бодож байна. Дрифтийн тал дээрс тэр хурдны тал дээрс тэр нь асуудалгүй байх. Тэгж байж за энэ бүр 7.5 секундэд хурдаа авдаг шиг тэгээс зууртлах. Энэ бол бүр яг за мэдгүй ер нь энэ машинд ер нь байлгах юм байна. Тэгээд бас сүултээ ямархуу машинд гарч ирэхгүй тэдрийг харж агаад тэгээд идүүлээ шин дрифтний машинтай бол гэсэн. Үгүй одоохондоо миний энэ машин бол надад таалагдж байгаа юм Scorpion энэ бол. Хурдны тал дээрс тэр гайгүй тий. Дрифтийн тал дээрсэн гайгүй болохоор нэг сонгоод өөр машин сонгоодох шаардлага байхгүй юм шиг байна. За тэгээ бүр амар боромор ороод плейж болоод ёо. За тэгээд арталтай мөгөө сууд модалтай болсон байна. За тэгээд энэ үргэлжлүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн Japanese Street Master эпизод 2 маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд дараагийн эпизод дээр хэдүүлээ машинуудаа туршаад гэж та одоо шинэ тоногнуудаа туршаад бас уралдаж үзье. Тэгээд дараагийн эпизодоор уулзъя. Бонор баяртай.